Юу яцгаан залуучуудаа тэгээд та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе бичлэгийг үзэж байгаа хүн болон өнөөдөр мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр би утсан дээр анх удаа unbox хийж үзэж чинь ямар утас вэ гэхээр Active OnePlus брендийн 6T хэмээх хамгийн сүүлд гарсан загварын утсыг танилцуулж байна. Тэгээд энэ бичлэгийг та бүхэн маань дуустал нь үзээрэй. Энэ бичлэг маань өөрөө уралдаантай, хонжууртай, азтан шалгаруулах байгаа шүү. Ингээ бичлэгээ эхэлцгээе. За, аллаа. За ийм утас байна. Харж байгаа. Бүгдийн гайхуулах. За. За дасах уу. Ачаа хооронд нас хайрцагт маань юу явах вэ? Харцгаая. За энэ утасны маань кейс байна. За хаташави. За утасны маань цэнэглэгч байна. USB. За цэнэглэгч маань юм байна. Өөрөгч нь байна. За тэгээд USB-C цэнэглэгчтэй юм байна. Та бүхэн бас харж байгаа бох. Тэгээд цэнэглэгч маань хамгийн гол нь 30 минут хугацаа цэнэглээд бүтэн өдрийн турш хугацаа ашиглах тийм боломжтой юм байна. Бас тэргээр бас их даваа тал юм байна шүү. За тэгээд 3-ны хээний хувьд гэх юм бол урд нь юм товчтой. Тэгээд шилэн дээрээ байсан бол энэ утас маань шилэн доороо болоод шилэн ингээд маш цэвэрхэн ямар ч товчлуур гарсан байгаа бас харж байгаа. За селфи хийж үзье. Эхний селфи. Тэгвэл гэж өдөр царай мото нэг амар царайлаг болж гарах юм шүү. Хийчлээ. Камер бол 16 мегапикселтэй юм байна. Хойдлын камерын хувьд гэх юм бол 24 нэмэх нь 16 хос камертай юм байна. 4K-гаар бас бичсэн юм байна. Төрсөө. Тэгэхээр 4K гэдэг бол одоо маш сайн баг утсаараа одоо ерөөсө бүхэл юмыг баг хийж болно гэсэн үг. Тэгээд бас нэг юм дуулахад 12 сарын 17, 18, 19-нд та бүхэн энэ 3 өдрийн хугацаанд энэ утсыг ямар ч урьдчилгаа хүүгүй төлбөргүй авах боломжтой юм байна шүү гэдгийг бас дуулахад таатай байна. Тэгээд бүгдээрээ гоё аваарай. Утсыг худалдаа авсан хүн болгон маань одоо энэ ухаалаг цагийг бас дагалдуулж бэлгэнд нь авах боломжтой юм байна шүү. Авдгуул хүн ихтэй заах. Манай дэлгүүр хаяг гэх юм бол Тэнгис Каун театрын урд барилга MN5-ын 2 давхар барилж байгаа шүү. Бичлэгийг үзэж байгаа үзэгчдээ бас давхар бэлгтэй байгаа. Тэгэхээр Lenovo A5 хэмээх утасны эзэн бас тодруулах болно. Та бүхэн утсыг хожихыг хүсэх юм бол манай пэйж дээр лайк дарах. Тэгээ энэхүү одоо бичлэгийг бас паблик тохиргоотой лайк and share хийх. Тэгээд 3 найзаа энэхүү бичлэгийн доор меншн хийх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ утасны эзэн болох боломжтой байгаа шүү.